Бүгд найрамдах Солонгос улсын 14 дахь ерөнхийлөгчөөр Lee Jae-myung сонгогчээ. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл газрын зурагт нэн даруй нөхцөлгүй байнгын гал зогсоох шаардлага бүхий тогтоолын төслийг хэлэлцэж байна. Зүүн Европын дайнд Орос улбаны улсын 1 сая, Украин улсын 400 мянган цэрэг эрүүл мэнд амь насаараа хохирчээ. Итали болон Франц улс Европын холбооны хөгжил дэвшил инх тайвны төлөө хамтын хүчин чармаалтаа бэхжүүлнэ гэлээ. Арамтрыг зөвштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны сурвалжтайгаар олон улсад өрнөж байгаа цагийн мэдээллийг танил мэдэлтэй болно. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан байна. За сонгуульд Lee Jae-myung ялалт байгууллаа. Сонгуулийн орооны мэдээлснээр Lee Jae-myung нийт 3.5 сая орчим саналын 49.42% авч явсан бол түүний өрсөлдөгч Kim Won-soo 41.15% саналтайгаар хойно үлдсэн байна. Энэ нөрөө 1997 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр эстэй санал хураалтад мөн тооцогдсон. Шинэхэн ерөнхийлөгч Lee Jae-myung өнөөдөр тангараа өргөж ерөнхийлөгч асан Инсекёлийн зарласан цэргийн дэглэмийн хямралаас улбаатай улс төрийн довтургүй байдал эдийн засгийн саарл зэргийг шийдвэрлэнэ гэдэг хэлж байгаа. Lee Jae-myung 1990 оноос хойших хамгийн хүнд сорилтуудтай нүүр тулгарч байгаа бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчөө гэж улс төр шинжээж өгдөж байгаа юм. Өдгөө 61 настай өмгөөлөгч асан Lee Jae-myung энэ удаагийн сонгуулийг Инсекёл болон ард түмний хүч намын зарласан цэргийн дэглэмд ард иргэд хариу өгсөн хэрэг явдал байлаа гэж тодорхойлсон. Тэрээр парламентын өмнө хэлсэн ялалтын үгэндээ энэ тэргүүний зорилго нь Women Summon-ыг шийдвэртээ даван туулж ард иргэдийн эсрэг зэвсгэлсэн төрийн эргэлт дахин хизээж гарахгүй байх баталгааг бий болгох явдлаа гэсэн байна. Lee Jae-myung-ыг үндэсний сонгуулийн хорооны зүгээс албан ёсоор ерөнхийлөгчөөр баталж, тэр даруйд төрийн тэргүүн болон эсэд хүчний ерөнхий командлагчаар батамжилж байгаа. Барьцлагын арга хэмжээ 12 цагт болсон. Тэрээр шинэ албан тушаалд ормогцоо эдийн засгийн асуудлуудад анхаарч, ялангуяа дундаж болон бага орлоготой өрхүүдийн амжиргаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд тулгамдж байгаа асуудал бэрхшээлүүдийг шийдэхээр зорино гэдэг кампанид ажлынхаа үеэр удаа амлаж байсан. Мөн тэрээр Америкийн нэгдсэн улстай гайлын тарифын асуудлаар хэрэлцээр хийхийг зорино гэсэн байна. Цагаан ордны төлөөлөгч Lee Jae-myung-ыг сонгогдсон талаар мэдээлэл хийхдээ Америкийн нэгдсэн улс Хятад улсаас бусад ардчилсан улсуудын дотоод хэрэгт оролцох нөлөөлөх оролдлогод гарч байгаад санаа зовнож байна гэсэн анхаарал татаж байна. Энэ нөрөө Lee Jae-myung Хятад болон Өмнөд Солонгос улстай харилцах харилцаанд илүү уян хатан байр суурь баримтлахаа кампанид ажлынхаа үеэр нээлттэй илэрхийлж байсантай холбоотой байж магадгүй. Нөгөөр зогсоохгүй Lee Jae-myung Хятад улсыг бүгд найрамдах Солонгос улсын гол худалдааны түншээ гэж хэлж байсан. Мөн Тайваны хоолойн асуудлаар хатуу байр суурь илэрхийлэхээс зайлсхийж байна. Гэсэн хэдий ч тэрээр Америкийн нэгдсэн улстай тогтоосон харилцаа холбоогоо үсэр хаягна гэсэн үг огт биш. Тэрээр нийт талыг барьсан бус гадаад бодлогоо олон туйлд байдлаар үргэлжлүүлэн гэсэн үндсэн байр суурьтай байгаа юм байна. Дараагийн асуулт мэдээ. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл өнөөдөр газрын зурагт бүх талуудын зүгээс нэн даруй ямар ч нөхцөлгүй байнгын гал зогсоох шаардлага бүхий тогтоолын төсөлд санал хураалт явуулахаар товллоо. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын дипломатуудын хэлж байгаагаар Америк нэгдсэн улс энэхүү тогтоолд хориг тавих өндөр магадaltaй байна. Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллага дахь төлөөлөгчийн газраас энэ асуудлаар ямар ч тайлбар өгөхгүй гэж мэдгдсэн байна. Энэхүү тогтоолын төслийг аюулгүй зөвлөлийн 10 гишүүн орон боловсруулсан. Гэхдээ 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн Израиль улсын өмнөд хэсэгт үйлдсэн гинтийн хадлагын дараа барьцаанд авсан бүх хүнийг нэн даруй суллахыг шаардсан. Мөн тогтоолын төсөлд газрын зурагт үүсэт байгаа хүмүүнлэгийн нөхцөл байдлыг яаралтай арга хэмжээ авах ёстой тун ноцтой түвшинд хүрсэн гэж тодорхойлсон. Гэхдээ хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй аюулгүй өргөн цар хүрээнд нэвтрүүлэх. Түүний дотор нэгдсэн үндэсний байгууллага тэргүүтээ бусад олон улсын тусламжийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг шаардлаа. Санал хураалт өнөө явагдана. Харин 2 өдрийн өмнө Израиль улс Америк нэгдсэн улсын дэмжлэгтэй тусгай сангаас Газад тусламж тарааж эхэлсэн байгаа гэдгийг дурдъя. Энэ сан нэгдсэн үндэсний байгууллага энэхүү санг нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс эрс шүүмжилж Израиль улс тусламжийг зэвсэг болгон ашиглаж намын хүнлэг байдал төвийг сахих хараад бус байхын зарчим зөрчигдөж байна гэж үзэж байна.
Тиймдээ ч өнөөдрийн хилцүүлэгдэх тогтоолын төсөлд зааснаар эдгээр зарчим олон улсын хүмүүнлэгийн хууль, Нэгдсэн үндэсний байгууллагын өмнөх тогтоолуудын дагуу хүмүүнлэгийн бүх суурь үйлчилгээг сэргээхийг тусгайлан зааж өгсөн байна. Газын зурагт одоогоор амьдарч байгаа 2 сая орчим палестинчууд үндсэндээ олон улсын хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай болсон гэхэд хэлцэхгүй. Израилийн цэргийн ажиллагаа бүсийн хүнсний үйлдвэрлэлийг бүрэн сүйтгэсэн. Намын Израиль улс 3 дугаар сарын 2-ны өдөр Газын зурагт хилийн хориг тавьсан. Мөн энэхүү хоригоо энэ 7 хоногоос албан ёсоор цуцалж байгаа. Хориг суларснаас хойш Израилийн Крем Шаломын бомбоор нийт 620 гаруй ачааны машин орсон ч гэлээ ердөө 370 орчим хүмүүс тусламж хүргэж чадсан юм. Заримыг нь төсөв бүлэглүүд дээрэмсэн тухай мэдээлэл. Тэгэхээр 2023 оны 10 дугаар сарын 7-оос хойш Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл Газын зурагтай холбоотой 14 тогтоолд санал хураалт явуулсан ч гэлээ. Тэдгээрээс ердөө 4-ыг нь баталж чадсан байна. Хамгийн сүүлийн тогтоол мөн 10 сонгогдсон гишүүн орны зүгээс санаачлагдаж, ангитай мөл адил байнгын гал зогсоохыг шаардаж байсан. Тухайн үед 2023 оны 11-р сарын 20-ны өдөр санал хураахад аюулгүй зөвлөлийн 15 гишүүнээс 14 дэмжсэн. Харин Америк нэгдсэн улс бүх барьцаалагдсан хүмүүсийг дариулсаллахтай холбоогүй гэж үзэн хориг тавьсан байдаг. Газын зурагын нөхцөл байдлын тухайд товч мэдээлэл хүргэе. Тэгэхээр мэмэр гарагт буюу өчигдөр Газын хүмүүнлэгийн сан Израиль улсын зөвшөөрөлтөөр хязгаарлагдмал хүрээнд ажиллуулж байгаа хүнс тараах цэгүүд түр хаагдж байгаа гэлээ. Шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээнүүд авалж дууссаны дараа 3 гарагт дахин үйл ажиллагаа үргэлжлүүлв. Энэ хугацаанд Израилийн арим Газын зурагын оршин суугчдад Газа хүмүүнлэгийн сангийн хүнсний төвүүд рүү ойртохгүй байхыг хатуу анхааруулсан. Өнөөдөр тэгэхэд Израилийн цэргүүд нэмэх замбраагүй байдлыг дамжаах зорилгоор төвүүд дээр хоол хүлээн зогсож байсан палестинчууд руу гал нээж дор хаяж 27 хүн амьсгаа алдсан байна. Мөргөлдөн ихснээс хойших жил гарангийн хугацааг харах юм бол Израиль улсын цэргийн ажиллагааны улмаас Газын зурагт 54,000 гаруй палестины хүн амиа алдсан байна. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байгаа. Энэ талаар Газын эрүүл мэндийн яамны мэдээлэл байна. Энэ яам нь Хамас бүлэглэлийн эрх барьж байгаа засгийн газарт тайлан гаргадаг. Яамны мэдээллийг Нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бедаасан байгууллагад найдвартай гэж үздэгчлээ Израиль улсын зүгээс итгэж болохгүй эргэлзэж байгаа гэдгийг илэрхийлж байсан юм. Дөрөвдөг жилдээ орж байгаа Орос улбаноос болон Украин улсын хоорондох дайны улмаас эрүүл мэнд амнасаараа хохирсон цэргүүдийн тоо Орос улбаны улсын талд 1 сая, Украин улсын талд 400 мянгад хүрсэн байж болзошгүй. Энэ талаар Вашингтонд төвтэй стратеги олон улсын судалгааны төвөөс нийтэлсэн шинэхэн судалгаанд дурдсан байна. Хоёр талын нийт хохирол нийлээд бараг 1.4 сая зэрэгт хүрч байгаа. Дарин сануулгад зөвлөлт холбоотой улс дэлхийн 2 дугаар дайнд 8.7 сая орчим цэргээ алдсан байдаг. Харин дэлхийн 2 дугаар дайнаас хойших зөвлөлт холбоотой улс болон одоогийн Орос улбаны улсын оролцсон альч дайн энэ удаагийн дайныг хохирлыг давахгүй гэж судалгаанд онцолсон байна. Гэхдээ шинжээчид энэ тоо буюу 1.4 сая цэрэг хамнаас эрүүл мэндээр хохирсон гэж байгаа нь таамаглалаа гэдгийг анхааруулж байгаа. Хохирлын хэмжээг яг таг нарийн хэлэхэд маш хүндрэлтэй. Барууны шинжээчид Орос улбаны улсын эрх баригчдын хохирлын талаарх мэдээллийг нуун дарагдуулдаг байж болзошгүй гэж үздэг. Нөгөө тал ч гэсэн ялгаагүй Украин улс ч гэсэн энэ талаар албан ёсны тоо баримтуудыг нийтэлдэг байна. Стратеги олон улсын судалгааны төвийн тухайд судалгаагаа Америк болон Их Британи улсын засгийн газрын их сурвалжууд тоо мэдээллүүдээр үндэслэн гаргасан гэж. Оросын тал тулааны талбарт тооны давуу талтай байгаа гэдэг нь бол мэдээж шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн байдлаар фронтод 400 мянга гаруй Орос улбаны улсын цэрэг, 250 мянга орчим Украин улсын цэрэг байлдаж байгаа юм байна. Орос улбаны улс хүн амын нөөцөөр илүүрхэж байгаа нь тодорхой. Украины хувьд хүн амын тоо Орос улбаны улстай харьцуулахад харьцангуй зөвхөн айрам нь жижиг тул хохирлын хувийг нийт хүн амтай харьцуулах юм бол хавь илүү өндөр дүн гарч байгаа. Орос улбаны улс цэргийн тоогоо барьж үлдэхийн тулд дэлхийн 2 дугаар дайнаас хойш хийгээгүй байсан томоохон хэмжээний цэрэг татлагуудыг сүүлийн жилүүдэд хийж байгаа. Ихтэй цэрэг татлагын цар хүрээг тэлхийн тулд ял эдэлж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх, шинээр хэлсэн цэргүүдэд шагнал урамшуул өгөх зэрэг арга хэмжээнүүдийг ашиглаж яж магадгүй юм. Үүн дээр нэмээд Умар Солонгос улс өнгөрсөн онд Украин улсын хяналтанд түр ороод исэн Курскийн баруун бүсийг эргүүлэн авахт нь Орос улбаны улсад туслахаар 10,000 гаруй цэргүүдэд илгээсэн байж болзошгүй. Дашин дуртагт Тайланд дайны сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мөн мэдээлсэн байна. Ихтэй 2024 оны 1-р сараас хойш Орос улбаноос Украин улсын газар нутгийн 1% ч хүрэхээргүй газар нутагт давшсан гэлээ. Зарим газарт Оросын ярам өдөрт ердөө 50 м орчим урагшилж байгаа юм байна. Энэ нөрөө дэлхийн 1-р дайны үед Их Британи болон Франц улсын оролцсон Сомын тулдаанаас ч багад тооцогдож байгаа. Харин нийт 3 жил гарангийн хугацааг нь харах юм бол Орос улбаны улс нь Украин улсын газар нутгийн ойролцоогоор 20 орчим хувийг эзэлсэн байгаа лээ.
Европын холбооны томоохон гишүүн улсууд ч гэлээ хоорондоо төдийлөн сайн харилцаатай байдаггүй. Нэг биш асуудал дээр санал зөрүүлдэг хүмүүс болох Итали улсын ерөнхий сайд Жоржо Мелони, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроноор өнөөдөр хоёр талд уулзалт хийсэн байна. Эммануэль Макроныг Жоржо Мелони нийслэл Ром хот дахь ордондоо огтон авч талууд 3 цагийн турш уулзсан байна. Жоржо Мелонигийн хувьд улс төрийн хэд барууны үзэлтэй нэгэн, харин Эммануэль Макрон нь төвийн үзэл баримталтай нэг. Хэдийгээр тэд улс төрийн түншүүд бичгэлээ Франц улсын хувьд Европын холбооны 2 дахь, Итали улсын хувьд 3 дахь том эдийн засагтай улсуудын тэргүүдийн хувьд Украин улсын дайн Европын аюулгүй байдал, дамын Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Европын холбоонд ногдуулсан байгаа өргөн цар хүрээтэй тарифын асуудал гэд олон асуудлууд дээр хоорондоо хэлэлцэж ярилцаж нэгдмэл санаа байр суурьтай байхны шаардлагатай байна. Уулзалтын дараа гаргасан хамдарсан мэдээлэл талууд Европын холбооны суурь гишүүн улсуудын хувьд Франц болон Итали улс нь илүү бүрэн эрхт, илүү хүчирхэг, илүү хөгжин цэцгэлсэн Европыг бүтээх зорилгынхоо төлөө ялангуяа инх тайвны төлөө хамтын хүчин чармайлтаа бэхжүүлэхээр тохиролцлоо гэсэн байна. Намын Европын өрсөлдөх чадварын асуудлаар тэдний байр суурь ижил байгааг онцолж 2026 оны ихээр Франц улсад 2 орны дээд хэмжээний уулзалтыг хийхээр төлөвлөсөн гэл. Уулзалтын өмнөхөн Жоржо Мелони сэтгүүлчдэд өгсөн ярилцлаганда Эммануэль Макронтой зарим асуудлуудаар санал зөрөлдөөнтэй байдгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь хувийн асуудал бол биш. Түүний яарчлалд тун сэтгэл хангалуун байгаа гэсэн. Даруй Франц улсын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч уулзалтын өмнөхөн Итали улсыг Европын хувьд эдийн засаг, аюулгүй байдал гэд олон салбарт шийдвэр гаргалтанд чухал үүрэг гүйцэтгэх маш чухал улсаа гэж түншиж тодорхойлсон байна. Украины асуудал гэх юм бол хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай хэлж байна. Хоёр төрлийн тэргүүдийн харилцаанд хамгийн их зөрчил үүсгэдэг асуудал нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр. Тэд Америк нэгдсэн улстай ямар арга барилаар ажиллах вэ гэдэг дээр ихээхэн санал зөрөлдөгөө гэсэн. Жоржо Мелони Америк нэгдсэн улсын эсрэг илүү уян хатан байр суурьтай хамтарч ажиллахыг илүүд үздэг бол Эммануэль Макрон эсрэгээр Америк нэгдсэн улсын эсрэг шаардлагатай бол хатууд чанга бодлогоодыг баримтлах хэрэгтэй гэж үздэг. Энэ нь тэдний улс төрийн үзэл баримтлал ялгаатай гэдгийг нөлөөлдөг байж болно. Мелонигийн хувьд Европын холбооны цөөн хэдэн улс төрийн барууны үзэлтэй удирдагч нарын нэг байна. Тэрээр өнгөрсөн сард өөрийн биеэр Америк нэгдсэн улсыг зорж Дональд Трамптай биечлэн уулзаж байсан. Европын холбооны хувьд Америк нэгдсэн улстай тарифын асуудлаар хэлэлцээр хийхдээ хүрэх юм бол энд нь Итали улс замун Жоржо Мелони чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Мөн Вашингтоныг тарифын асуудлаар буулт хийгэж чадна гэж үзэж байна. Харин Эммануэль Макроны хувьд Европын холбооны худлааны хэлэлцээр нь зөвхөн Европын комиссийн эрх мэдэлд хамаарна гэдгийг сануулж Мелонигийн зуршлал хийх хүсэл оролдлогоодыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Харин Украины асуудлаар гэх юм бол Эммануэль Макрон өөрийгөө Европын холбооны гол төлөөлөгчөө гэж тодорхойлж байгаа юм. Тэрээр сүүлийн үед Их Британи, Герман, Польш улсын удирдагч нартай уулзалт хийсэн. Гэхдээ Жоржо Мелоник энэхүү уулзалтуудад оролцуулаагүй. Энэ нөрөө Итали улсын эрх баригчдын бухимдлыг өдөөсөн хэрэг болсон байна. Жоржо Мелоник тэдгээр уулзалтуудад оруулаагүй шалтгаан нь түүнийг өмнө нь хэд хэдэн удаа Украины дайнтай холбоотой ямар ч уулзалтанд Америк нэгдсэн улсын төлөөлөгч нар заавал оролцох ёстой гэж шаардж ирсэнтэй холбоотой байж болно. Энэхүү санал зөрөлдөөнтэй асуудлууд олон байгаа ч гэлээ хамтарсан мэдээлэл Франц болон Итали улс Украинд шударга урт хугацааны инх тайвны шийдэл тогтоохын төлөө хамтдаа тууштай дэмжлэг үзүүлнэ гэж дахин хэлсэн байна. Намын Дональд Трампын цаг цагиргаатай харилцахдаа хамтран ажиллаж шийдвэр гаргах түвшинд уялдаа холбоотой цогц арга хэмжээг авахыг зорино гэжээ. Хөтөлбөр үргэлжлэж байна. Энэ цагт би зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Орос улбаны улсын аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу өнөөдөр бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад хүрэлцэн ирж удирдагч Ким Жон Унтай уулзахад төлөвлөж байна. Яа агентлагийн мэдээлснээр хэлэлцэх гол асуудлуудын дотор Украин дахь дайны нөхцөл байдал багтана гэлээ. Энэ нь Шойгугийн Пинянд хийж байгаа сүүлийн 3 сарын доторх 2 дахь ажил юм а. Уг хоёр улс нь Украины дайн эхэлсэн цагаас хойш харилцаа холбоо нь илдэд сайжирч байгаа хэлээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 6 дугаар сард Нидерланд улсын Гаг хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон гэлээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левид энэхүү мэдээллийг баталсан байна. Дональд Трамп бүрэн эрхийн хугацаанд эхэлснээс хойш анх удаа НАТО-гийн уулзалтанд албан ёсоор оролцох гэж байгаа нь энэ юм а. Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ үед НАТО-гоос Америк нэгдсэн улсыг гаргах тухай ярьжсэн бол энэ удаад Эвслийн бусад гишүүн улсуудыг хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна гэж шүүмжлэх болоод байгаа юм. Израилийн агаарын хүчин Сирийн Пуужингийн товтлогооны хариуд Сирь дахь зэвсгийн агуулгуудыг бөмбөгцсөн байна.
Сирийн гадаад хэргийн яам энэхүү цохилт хүн болон эд материалын ноцтой хохирол учруулсан гэж мэдээлсэн ч гэлээ хохирлын хэмжээг нийтэд ил зарлаагүй байна. Мөн Израиль улсын эрх баригчдыг бүс нутгийг докторгүй болгох оролдлого хийж байна гэж буруудаgjээ. Харин Израилийн зүгээс энэхүү цохилтыг урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээ гэж тайлбарлажээ. Нидерланд улсын эвслийн засгийн газар унсан байна. Энэ нь эвслийн хамтрагч намуудын нэг болох Эрх чөлөө намын удирдагч Герт Вилдерс цагаачлалын хатуу бодлогыг дэмжээгүй гэж бусад түншүүдийг буруутган эвслээс гарсантай холбоотой юм байна. Ерөнхий сайд Дикс Хових Вилдерсийг хариуцлагагүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Одоо Вилдерсийн намын сайд нар засгийн газраас гарч бусад сайд нар төр засгийн газар болж үлдэх юм. Шинэ сонгуул 10 дугаар сард зохион байгуулагдана. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.